Цагийн сэрүүлэг чамайг сэрээж, өгсөн мэт үр ашиггүй хэвтэх аюулаас чамайг суллах, агуу их анир чимээгүй, хоосон чанарын энергийн имчилгээгээр өөрийгөө таньж, сэрж сэхэрэх суу бэлгийг эзэмш. Хоосон чанарын энергийн имчилгээний нэгдэх оролтоор зөв хүссэн бүх зүйлийнхэн давтамжинд хүрч, түүнээс цааш өөрөө ч хүрч чадахгүй байгаа, өөр хүн хүрч чадаагүй байгаа далдын нэг юм байна гэдгийг мэдэх болно. Энэ төлөвт хамгийн жирийн үг хэрэгэлсэн ч чамд байгаа хамгийн үнэтэй агуу зүйлийг хэн ч олж үзэхгүй буюу ойлгохгүй. Хүний оршин амьдрах аль ч хэлбэрт зохицож чадах уян чанар чамайг онцгой харагдуулж, бусад хүн чамайг өөрийн мэддэг ганц хэмжээнд байлгах гээд чадахгүй болохоор дураар зантай гүжүүд гэж үзнэ. Ойр ганцаараа дэвэн нисэх бүрэгдтэй адил өөрөө өөрийнхөө туяаран гэрэлт. Хоосон чанарын энергийн имчилгээний эхний 3 оролтоор шинжлэх ухаанч гэсэн таныг давахгүй. Энэ бол энергийн хүчит айзмаар огторгойн уудмын төмөрийг давтаж хийсэн гоо сайхан сүр жавхлангийн гайхамшиг болгон хувиргасан үнэн юм. Үргэлж байх тэр зүйлийг л үнэн гэдэг. Үнэн түрэхэд цаг хугацаа орон зай хамаагүй. 6 дахь оролтоор унтаагүй сэрүүн байж өнгөрөөсөн хормын төдий хугацаанд ч амьдрах шиг амьдрах төдийгүй, мөн аргагүй нэрхэн дундсан нойрон дундаа ч гэсэн амьдрах болно. Энэ энгийн мэт боловч хэн бүхний хүсэд хүрэхгүй төлөв. Нээлттэй зүрхээр 9 удаагийн хоосон чанарын энерги имчилгээнд орох хаваас эдгээр имчилгээ чамайг төгс хувиргахүйц иж шидтэй. Ганц имчилгээнээс ч хувирлын эрчим сахилж болно. Хамгийн сүүлчийн хоосон чанарын энерги имчилгээний 10 дахь оролтоор чи сэрэх болно. Энэ имчилгээ чамд сэрүүлэг болно. Чи сэрснээр хамаг амтэн сэрнэ. Чамд бүх юмны шийдэл оршдог. Энэ имчилгээ их хөлгөнд орогч дээд замд дэвшигчдийн тосын тулд юм. Чиний дотор цэвэр хоосон чанар л бий.